За, сайхан амарсан уу бүгдээрээ? За, та бүгдийг харсандаа баяртай байна. Хажууд байгаас мэдлэхөө сайхан амарсан уу, сайн байна уу те? Харсандаа баяртай байна. Ивэл дүүрэн байна уу гэж. Маш олон гоё өрөөлтөө өгөөдөр мэдчилдэгэ бид нар. Эзний амар амгалан дүүрэн байна уу те? Тэгээд 2009 онд 10 онд ингээд би бас урд гараад яг бүжгийн үйлчлэл хийжсэн. Тэгээд тэндээс хойшоо өнөөдөр те манай бүжгийн багийнхан маань дахиад те яг урд гараад ингээд эзнийг магтаалын бүжгээр те магтаж байгаа харах сайхан байна. Тэгээд тэр үед Монголд ер нь worship бүжгийн багууд цөөхөн баг байдаггүй байсан. Тэгээд бид нар магтаалын бүжгийн багаараа одоо багш нь уянга багшаас байсан. Тэгээд бид нар хамтдаа өөр сүмд ингээ урилгаар очиод тэгээд нэг өөр сүмийн баярын нэг өдөр юун дээр очиод бид нар хамт ингээ worship бүжиг бүжгэлж ирсэн. Тэгээд тэр үед ингээд айгу гой сайхан мэдрэмж ингээд төржсэн байна. Эзэн тэг яг энэ үйлчлэлээр дамжуулаад өөр сүмдэр тэг бүр өөр газар очиод баярыг нь хуваалцахаар тэнд эзнийг магтан алдаршуулахаар ингээд урилгаар очижсэн баг. Тэг үнэхээр яг талархажсэн тэр үеийг бас сая дурсан санаж байна. Тэгээд өнөөдөр бас чуулганд маань дахиад нэг баяр түүл явдал болж байгаа. Тэр нь юу гэхээр хүүхдийн цуглаанаас өсвөрийн цуглаан руу шилжиж дэвшиж орж иж байгаа хүүхдүүд байна. Тэгээд тэд нар өнөөдөр бүтсөөдөр цуглаанд бас ингээд сууж байгаа. За тэр хүүхдийн цуглаанаас өсвөрлөө орж байгаа хүүхдүүд суулаасаа босгоё. За бүгдээр баяр хүртэ октавья. За судлаас. Тэгээ ер нь хүүхдүүдтэй би зааж өгье. Бүтээсэн өдрийн хүндэтгэлийн цуглаан болоо магтаалын үе бол те яг бид нар чин сэтгэлээ ингээ бурхныг магтах тэр цаг үе. Би сая магтчихсан ч хойно хүүхдүүд залбираад исэн. Тэгээ харсан чинь залбирыг хоорондоо ярьжсэн байлээ. Хүүхдүүдийн залбирч байгаа дууг би хүндэтгэлийн магтаалын үеэр сонсмоор те хоорондоо ярих цаг биш шүү. Тэгээд бид нар одоо хүндэтгэл өргөц сорно те. Тэгээд маш олон зүйл дээр суралцах хаа. Өмнө бас 9 сард байхаа хүүхдүүд бас өсвөрийн цуглаанд ингээд ороод нэмэгдсэн. За ингээ өсвөрийн хүүхдүүд маань маш олон болж байна. Тэгээд та бүгдийн өсөж байгааг үйлчилж байгааг бас харах таатай байна. Тэгээд хүүхдийн цуглаанаас авахуулаад өсвөр тэгээд залуучууд тэгээд томчууд гэдэг ингээ бүх цаг үед нь ингээ цуглаандаа байвал энэ жинхэнэ ерөөл байна. Тэгээд үнэхээр хийвэл ерөөл. Тэгээд хожуу итгэсэн хүмүүс ингэж боддог штэ. Би ч гэсэн 8 9 дугаар ангиас яг сүмд анх явж эхэлсэн. Тэгээд зарим хүмүүс нь бол 20 30 настайдаа тий 40 настайдаа янз янз ингээ итгэж байгаа штэ тий. Тэгээд тэр хүмүүс юу гэж боддог вэ гэхээр яг эзнийг мэдэх үедээ аль эрт тий мэдж яахгүй яваа, итгэж яахгүй яваа тий бурхныг таньж мэдсэн бол гэдэг ингээ битүүхэн бодол бас байж идэг. Тэгвэл энэ хүүхдүүд агаасаа ингээд бүх ихэнх цаг хугацаанд ингээд эзэнд итгээд явж байгаа бол үнэхээр ерөөл баг. За хамтдаа Библийг нэцгээе. Марк номны 16 дугаар бүлэг хамтдаа очицгаая. 16-гийн 14-өөс 18. Марк номны 16 дугаар бүлэг 14-өөс 18 дугаар шүлэг. Марк номны 16 дугаар бүлэг 14-өөс 18. За, утсаа битгий нэгэрээ. Утаснаас битгий хараараа Библийг авчираад Библиэс хараасай гэж хүсэж байна. За, хамтдаа 14-өөс 18 дугаар ишлэлийг биш. Дараа нь 11-ийн шавнаар тухлан сууж байтал Есүс тэдэнд үзэгдлээ. Түүний амьсныг харсан тэд итгээгүй тул тэднийг итгэлгүй хатуу зүрхтэйг зэмлэв. Есүс тэдэнд
бүх ертөнцөөр явж сайн мэдээг хамаг бүтээл тунхаглахтун. Хэн итгэж баптизм хүртэн тэр аврагдах болно. Харин итгээгүй нь яллагдах болно. Итгэгчдэд дагалдах тэмдгүүд нь миний нэрээр тэд чөтгөрүүдийг зайлуулж шинэ хэлээр ярих болно. Тэд могоог барина. Бас өхүүлэх ямар ч юм тэдэнд уусан тэр нь тэдэнд хор болохгүй. Өвчтөнд тэр гар тавьбал эдгэрнэ гэж альтлаа. Амен. Өнөөдрийн өгийн маань сэдв болохоор итгэгчдэд дагалдах тэмдгүүд гэж хэлсэн байна. Амен. Хажууд онд хэлгөө тэмдгүүд дагалдана гэж юм гэж. За ямар тэмдэг дагалдах вэ? Есүс Христэд итгэсэн чинь шууд загалмаатай болсон уу? Би онцгойлон яг энэ зүйлийг заамар. Энэ загалмаа бол зүгээр л мод шүү заяа. Энэ одоо. Энэ загалмаанд ямар нэгэн хүч байхгүй. Энэ загалмаагаар бид нэр аврагдаад энэ модоор бид нэр аврагдсан зүйл байхгүй. Харин утга учир нь бол Есүс Христ миний төлөө загалмаа дээр өгсөн юм а гэдэг л утга учир баг. Түүнийг бодож яхад бол. Түүнээс бид нар ямар нэгэн загалмаа бариад бид авч яваад бэлэг тэмдэг болгоод орчин үед бүр шивээс хийгээд те ингээд бид нар аврагдахгүй тэр биднэрт нөлөөлөхгүй. Харин Есүс Христэд итгэсэн хүмүүст бол тэмдэг өгөгдөн гэж хэлсэн. Тэр тэмдэг юу вэ гэхлээр энэ дээр хэлсэн. Юу байсан бэ? За 17 дугаар эшлэлийг харъя. Итгэгчдэд дагалдах тэмдгүүд нь миний нэрээр чөтгөрүүдийг зайлуулж шинэ хэлээр ярих болно. Тэд могоог барина. Бас өхүүлэх ямар ч юм тэд уусан тэр нь тэдэнд юу гэсэн бэ? Юу болохгүй гэнэ? Хор болохгүй. Хүүхдүүдээ. Юу ч уусан тэр нь хор болох гэж хэлсэн. Өвчтөнд тэд гар тавьбал яах вэ? Хүүхдүүдээ. Яах вэ? Хоорондоо яриад байгаа юм чи би л та нартай ярих хэвс те. Тэд яах ёстой гэсэн бэ? Өвчтөнд тэд гар тавьбал за сонсон юу гэсэн бэ? Сонсон хүмүүс юу гэсэн бэ? Эдгэрх болно гэсэн. Итгэлээрээ тунхаглах хэвээр. Итгэгчдэд энэ тэмдгүүд дагалдана гэж хэлсэн. Энэ тэмдэг бол танд дагалдаж өгөгдөх тэмдэг юм аа. Амен. Би анх Иесус Христэд итгээд ингээд тэмдгүүдийг ингээ харахыг хүсдэг байсан л да. Та нар тийм байсан уу? Тэгжсэн үү? Тэгж байгаа юу? Би ганцаархан тэгдэг байсан. Та ингээл залбирсан чинь гайхамшиг болвол гоё юм. Тэ? Гоё штэ, тэ? Тийм зүйлүүдийг би ингээ айгүйх хүсдэг байсан. Тэгээд залбирчаад ингээ ямар нэг юм ингээ хүлээгээл болохыг, би болохыг, тэ гайхамшиг болохыг, эдгэрхийг, чөлөөлөгдөхийг сайнаар шийдэгдэхийг ингээд хүлээдэг байсан. Тэг ер нь тэ Библиэлд байгаа ишлэлүүд ч гэсэн итгэлээрээ тэгээд итгэлээр залбирах юм бол тэр уулыг хүртэл нүүлэх болно гэж хэлсэн тэ. Тэгээд итгэлээрээ гоон залбирах юм бол өвчин эдгэрх болно гэж хэлсэн. Итгэлээрээ Есүс Христийн нэрээр залбирах юм бол чөтгөр яах вэ? Зайлах болно гэж хэлсэн. Тэгээд энэ бүх тэмдгүүдийг би үнэхээр хармаар, мэдэрмээр, амсмаар байсан. Тэгээд нэлээд хэдийг нь бол би яг бодтойгоор энэ тэмдгүүдийг бол өөрийнхөө амьдралдаа мэдэрс харсан. Эзэн үнэхээр байдаг. Тэгээд тэр бүх зүйлүүдээр эзэн энэ тэмдгүүдийг бас харуулж ирсэн. Түүний адилаар бид нар ч гэсэн Есүс Христэд итгээд итгэсэн бол энэ өгөгдөх, дагалдах тэмдгүүдийг бид нар бас хүссэж яг тэр итгэлээрээ бас хүлээн авах хэрэгтэй. Учир нь энэ дээр хэлсэн энэ ишлэл бол тухайн үедээ болоод дууссан зүйл биш. Яг одоо болох зүйлийн талаар ярьж байгаа. Та өвчтөө хэн нэгний төлөө залбирахад тэр эдгэрэх болно гэсэн. Та ямар нэгэн муурын сүнсний чөтгөрийг Есүсийн нэрээр хөөх үед, тушаах үед тэд яах вэ? Зайлах болно. Амен. Тэгээд маш олон тэмдгүүд биднэрт дагалдан өгөгдөн гэсэнтэй. Та нар эндээс аль алиг нь ер нь мэдж чинь, харж чинь, амсж чинь, мэдэрч байгаа вэ? Энэ дээр нэг зүйл байна л да. Бидний дунд түгээмэл байгаа зүйл нь шинэ хэлээр ярих болно гэсэн. Харь хэлний талаар ярьж байгаа. Харь хэлийг хүлээн авсан хүмүүс байна уу?
Амен. Бага тийм. Энэ тэмдгүүдийг бас хайр хэлийг би бас анх энэ бас тэмдэг штэ. Ариун сүнсээр дүүрсэн гадаад илэрлэн тийм үү? Ариун сүнсний баптизмыг хүртсэн гадаад харагдаж болох зүйл нь хайр хэл баг. Яг бодиттой. Би бас хайр хэлийг маш олон жил ингээд залбирч гуйж байгаад авсан. Библийн сургуульд ороод 1-р курст байхдаа би авчихсан. Тэгээд хүмүүсийн хэлдгээр магадгүй нэг хідэн үг ингээ холбоод хэлэх юм бол хайр хэлтэй болж магадгүй л дээ. Гэхдээ тэр бол жинхэнэ яг бурхантай харилцах хайр хэл биш ах. Харин Библиэлд Үс номон дээр гарсанчлан тэд нэр анх хайр хэлийг хүлээж авч ирсэн тэр тэмдэг өгөгдөжсэн адилаар бидэнд өнөөдөр ч гэсэн одоо ч гэсэн танд энэ тэмдэг өгөгдөх болно гэдэг зүйлийн талаар ярьсан. Хайр хэл бас аваагүй хүмүүс байгаа юу? Бага тий. За энэ хайр хэлийг аваар эзнээс гуйгараад энэ тэмдгийг эзнээс хүсээр эзэн энэ хайр хэлийг бидэнд өгөх тэр үед бидний итгэл улам илүү бат болдог, улам илүү өсдөг, улам илүү гал халуун болдог. Би анх хайр хэлийг хүлээж аваад тэрнийхээ дараа үнэхээр хэдэн өдөр болол зүгээр залбирмаар л байсан. Хэдэн өдөр те байнга ингээд хайр хэлээр залбирмаар ингээд санагддаг. Бид нар ямар нэгэн шин зүйлтэй болохоор тэрийг хараад баярлаад хэрэглэмээр ашигламаар байдаг штэ тий. Яг түнтэй адилхан. Тэгээд хайр хэлийг өнөөдөр ч гэсэн хүмүүс Иесус Христэд итгээд хүлээн аваад тэр хайр хэлээр ингээ ярих боломжтой болж байгаа. Тэгээ энэ бол огтхон ч хин нэгний зохиож ярьдаг зүйл биш, хийдэг зүйл биш. Тэгээ үүнийг яг хүлээн авсан үедээ хүн яадаг вэ гэхээр улам илүү итгэл дотор өсдөг. За гих мэтчлэн бидэнд энэ тэмдгүүд бол өгөгдөх болно гэсэн. Гэхдээ ямар хүнд өгөгдөх вэ гэхээр сүмд яваад 10 жил болсон хүнд өгөгдөн гэсэн үү? Сүмд яваад Есүс Христэд итгэсэн бол тэр итгэгчдэд энэ тэмдгүүд өгөгдөх болно гэж хэлсэн. Амен. Хажууд байгаа нэлгүй танд өгөгдөнө гэж. Энэ тэмдгүүд бүгдээрээ танд өгөгдөж байгаа тэмдгүүд байна. Гэтэл яг тухайн үед болсон үйл явдлыг бүгд хараа 16 дугаар бүлэг дээр 14 дугаар ишлэл дээрээс юу болсон бэ тухайн үеийн цаг үе дээр ноч. Есүс Христ амьлсан тий. Загадмаа дээр цовлогдоод нас бараад үхээд тэгээд дахиад амьлсан. За энэ үйл явдал болсны дараа Есүс хүмүүст хэдэн хүнд харагдсан. Тэгсэн чинь нөгөө хүмүүс нь хурж ирээд шавнарт нь нөгөө 11 шавд ирээд те Есүс амьлсан байна гэж хэлсэн. Шавнар яасан бэлээ? Арай үгүй хаа тий. Битгий худлаа яриа тий. Нөгөө 11 шав ингэж ярьсан байхгүй. Ийм байсан. Итгээгүй дээ тэр. Тэгсэн чинь яг энэ үйл явдал 14 дугаар ишлэл дараа нь 11 шавнаар тухлан сууж байтал Есүс тэдэнд үзэгдлээ. Түүний амьсныг харсан тэд итгээгүй тул тэдний итгэлгүй хатуу зүрхтэйг зэмлэв гэж хэлсэн баг. Шавнырыг бүгдээрээ харъя л да 11 шавн. За нэг нь бол яг Есүсийг барьж өгөө Юдас Искариот Юдас те ингээд амиа хорлоод өгсөн. Тэгээ 11 шав Есүстэй хамт энэ үед байхдаа Есүстэй хамт 3 жил хамт байхдаа тэд нэр маш олон тэмдгүүдийг харсан. Маш олон чөтгөрийг хөөж байгаа тэмдгүүдийг харсан. Өвчнийг гэдгээж байгаа үхснийг босгож байгааг хүртэл харсан. Чөтгөрийг зайлуулж байгааг харсан. Гисэн хэрнээ Есүс бас амьлан гэдгийг хэлсэн түүнийг мэдчихсэн хэрнээ тэд итгэлгүй байсан талаар гарч байгаа. Яг бидэнтэй адилхан. Бид нар хайр хэлийг хүлээн авдаг. Тэгээд хэн нэгэн өвчин эдгэрдэг, гэрчлүүдийг сонсдог. Та залбирал биелээд үнэхээр гайхамшиг таны амьдрал бий болдог. Тэгсэн ч гэсэн дараад нь бид нар яадаг вүлээ? Итгэлгүй явж идэг үе байж идэг. Яг итгэгч биш хүн шиг ингэж явж идэг. Ийм үе байж идэг. Шавнар ч гэсэн яг тухайн үед тийм байсан. Есүс тэгсэн чи тэднийг зэмлсэн гэсэн. Юу гэж зэмлсэн бэ? Итгэлгүй хатуу зүрхтэй гэж зэмлсэн. Итгэхгүй байсан. Хатуу зүрхтэй байсан. За би энэ үгийг нь яг эхлэнээс нь жаахан судлаад харсан. Энэ үл итгэлгүй байсан гэдэг үг нь болохоор ямар утгатай вэ гэхээр итгэхээс татгалзах тий
одоо Есүс амьсан байна гэж хэлсэн чинь аггүй баха гэж тэд нар бодсон гэсэн. Ийм зүйл болохгүй баха гэж бодсон. Болоогүй баха гэж бодсон. Тэгээд дараад нь бас энэ үгний утга нь юу байгаа вэ гэхээр үннийг нотлоогүй учраас тэр яг зөвшөөрч чадахгүй тийм дүр зураг байсан. Тэгээд энэ үгний дахиад итгэлгүй байдал гэдэг үгний утга нь болохоор Бурхны үгийг хүлээж авахгүй гэсэн утгатай байсан. Уг нь эзэн хэлсэн би амьлах болно гэж хэлсэн. 3 хоногийн дараа амьлах болно гэж хэлсэн. Тэр үгийг тэд нар хүлээж авахгүй байсан гэсэн. Өнөөдрийнхөөр бид нар өөрсдөрөөгөө шилжүүлээд үзье л да. Бидний итгэлгүй байдал юу вэ? Эзэн бидэнд юу гэж хэлсэн бэлээ? Ариун сүнсний бэлгүүдийг хүлээн ав гэж хэлсэн. Тэгсэн чинь бид нар итгэлгүй байх. Сайн мэдээг бүх үндэстэнд тунхаглал яв гэж хэлсэн. Тэгсэн чинь бид нар итгэлгүй байх. Өвчнээ гэдгээ чөтгөрийг хөөн зайлуул өгснийг босго гэж хэлсэн. Тэгсэн чинь бид нар энэ арай боломжгүй баха гэж бодсон. Энэ итгэлгүй байдлын талаар дурдсан байхгүй. Тэгээ Есүс тэднийг зэмлсэн итгэлгүй байгааг нь зэмлсэн. Шавнар ууг нь тэр мэдээллийг аваагүйдээ биш. Мэдээлэл тутсандаа биш, мэдлэггүйдээ биш байхгүй. Өнөөдөр бид нар ч гэсэн Библийг мэдхгүйдээ биш. Хин нэгэнд гомдоод, тунаад, хин нэг муулаад, бардамнаад, эсэргүүцээд ингэ явж байгаа нь бид нар энэ үгийг мэдхгүйдээ биш байхгүй. Яг адилхан дүр зураг байна. Та тухайн үеийн шавнар шиг 11 шав шиг итгэлгүй байгаа юм шүү дээ. Тэгээд шавнар дээр хүмүүс хурж ирээд юу гэж хэлсэн бэ гэхээр те Иесус амьсан байна гэж хэлсэн. Тэгсэн ч тэд итгээгүй. Өнөөдөр тэгсэн чинь бид нарт те эзэн таныг яв гэж тушааж байна гэж хэлсэн. Тэгсэн чинь бид нар итгээгүй. Хүлээж авахгүй. Яг энэ итгэлгүй байдлын талаар ярьж байгаа. Наад ажиллаа те биш энэ ажлыг хийгэргээд эзэн хэлсэн. Тэгсэн чи бид нар итгэлгүй байх. Тэ энэ мэрэгжил бишээ чи энэ мэрэгжлийг сонгоод ингэж яваарай гэж бурхан хэлсэн. Тэгсэн чи бид нар итгэлгүй байх. Мөнгийг биш эзнийг нэгдүгээр тавиараа гэж эзэн хэлсэн. Гэтэл бид нар итгэлгүй байх. За дараад нь өөр юу гэж Есүс зэмлсэн бэ гэхээр хатуу зүрхтэйг нь зэмлсэн. Хажуудаагаас асуух та хатуу байна уу гэж. За хариулаар юу гэж? Юу гэж вэ? Зөөлхөн байгаа гэж байна уу? Хэлэхгүй байна уу? Яга хэлэхгүй. За энэ хатуу гэдэг үг нь эхлэндээ зүрх нь хатуу гэсэн утга байгаа шүү дээ тийм үү? Энэ зүрх нь хатуу гэдэг утга нь яг ямар тайлбар байгаа вэ гэхээр Бурхны дуу хоолойнд нэгэсэндээ мэдрэмжгүй хандж байгаа гэсэн үг. Сонссоор байгаа хэрнээ өнөөдөр ч гэсэн сургаас сонссон хэрнээ түүнийг огт юм чинээ тоохгүйгээр гараад хэрэгжүүлэе гэж бодохгүй байгаа энэ мэдрэмжгүй байдал. Зарим эмэгтэйчүүд нөхрийгөө юу гэж хэлдэг вүлээ? Төмөс гэж хэлдэг те. Яг тэрэн шиг байгаа гэсэн үг. Итгэлийн хувьд бид нар. Жохон хөлдөө төмөс шиг байгаа гэсэн үг. Тэгээ энэ дээр өөр юу гэж хэлж байгаа вэ гэхээр дуулуургүй байх талаар ярьж байгаа. Хатуу зүрх сэтгэлтэй. Хатуу зүрхтэйг юу гэж хэлж байгаа вэ гэхээр дуулуургүй байдлыг нь хэлчихсэн. Эзэн хилээд байгаа гэхдээ хийхгүй. Мэдээд байгаа мөртлөө түүнийг хийхгүй. Үйлдэхгүй. Тэгээд бас өөр нэг утга нь үннийг хүлээн авч чадахгүй байх. Ийм шалтгаануудыг зүрх нь хатуу гэж хэлж байгаа. Таны зүрх хатуу юм шүү дээ. Эзэн яг шавнарынхаа энэ байдлыг зэмлээд тэгээд тэд нартай хамт маш олон амьсан гэдгээ нотлож бүх зүйлүүдийг хийсэн. Хамт идэж уугаад, хамт яваад, хамт яриад тэдэнд маш олон тэмдгүүдийг үзүүлсэн. Тэгээ амьсан гэдгээ
тэр маш олон нотлогоогоор харуулсан. Тэгээд тэр 19-р эшлэлдээс харах юм бол ингээд эзэн Есүс тэдэнд айлдсны дараа тэнгэр өөд авагдаж Бурхны баруун гарт залрав. Тэд явж газар сайгүй тунхаглажээ. Эзэн хамт ажиллаж дагалдах тэмдгүүдээр үгийг баталсаар байлаа. Амен. Тэгээд Есүс тэнгэр өөд утас. Тэгээд эзэн баруун гарт талзаларсан тий. Ингээд ариун сүнс ирж байгаа. Ариун сүнс ирээд ариун сүнсээр дүүрсэн хүмүүс гарч яваад нөгөө нэг тэмдгүүдийг юу гэсэн бэ? Энд дэр тэмдгүүдээр үгийг баталсаар байлаа гэж хэлсэн. Үнэхээр нөгөө нэг үгүүд дээр энэ дагалдах тэмдгүүд нь тэднэрт өгөгдөжсэн тэр үед. Тэгээд үнэхээр гайхалтай сүм чуулган өссөн хөгжсөн. Тэгээд газар сайгүй сайн мэдээ сонссон. Тэгээд тэрний нэг үр жимс нь та энд ингээс сууж байгаа. Энэ тэмдгүүдээр гайхамшиг үлдээд сайн мэдээ төгсөн учраас бид нар өнөөдөр энэ ч ингээд хамтдаа энэ үгийг уншаа сууж байгаа гэсэн үг. Энэ тэмдгийн улмаас шүү. Итгэгчдийн сайн мэдээний дуулууртай байдлын улмаас. За энэ тэмдгүүд нь юу байсан бэ гэхээр чөтгөрүүдийг залуулах байсан. Таны амьдрал, таны эргэн тойронд байгаа адгийн муурын сүнс, сатан, түүний ажлууд, залмихүүд бүгд танаас зайлах болно. Амен. Гэхдээ энэ тэмдэг бол итгэгчнэрт өгөгдөн. Та итгэжээвэл танд өгөгдөн. Танд юр бусын тэр харь хилийг эзэн өгөх болно. Амен. Гэхдээ итгэвэл энэ хүлээн авна. Тэгээ энэ дээр хэлсэн тэд могоог барина гэж хэлсэн. Энэ могоо бол хорт могоогийн талаар ярьж байгаа. Хэрвээ та нар санаж байвал могоон татгуулаад өхөөгүй хүний тийм түүх Библиэлд бичигдсэн байдаг. Үлс ном 28 дугаар бүлэг Паулийн тэр ам молтраад сонгосын сүрлээс ам молтраад гараад арал дээр байжсэн. Тэгээд гал түлжсэн чинь нэг хорт могоо түүний гараас хатгах шүү дээ. Тэгээд нөгөө нотхийн хүмүүс за мэдж байгаа учраас энэ одоо яалчгүй өхнө гэж тий. Энэ хүн үнэхээр адгийн гинэ гүлтэй хүн юм аа. Сүрлээс ам гарсан ч гэсэн одоо ингээ өгөхээр боллоо гэж хэлсэн. Гэтэл юу ч болоогүй нөгөө нэг могоог аваад галд шидэд тий юу ч болоогүй зөв зүгээрсэн. Хүмүүс хизээ унах юм бол хизээ өгөх юм бол хизээ яах юм бол гэ хараад байсан. Тэгсэн чи яахчгүй юу ч болоогүй. Энэ зүйлийн талаар ярьж байгаа. Бүгдээрээ нэг могоод хатгуулаад үзэх хэрэгтэй юм болов. Эзнийг тэг сорж болохгүй шүү дээ. Магадгүй та хатгуулах юм бол гимтээд өвдөөд за өгтгөө маа гэхэд нэлээд хэцүү хүнд нөхцөл байдалд орох байхаа. Гэхдээ магадгүй итгэлээрээ хэрвээ тийм тохиолдолд гинтийн тохиолдолд орсон бол эдгэрэх байхаа. Гэхдээ үүнийг сорж хийгэрэй гэж хэлээгүй шүү. Тэ? Тэгээд дахиад нэг үл ойлгогдох бас нэг зүйл байна. Тэд могоог барина бас өхүүлэх ямар ч юм тэд уусан тэр нь тэдэнд хор болохгүй гэж хэлсэн. Энэ бас ямар нэгэн юм уугаад тэ шалгаараа гэж хэлээгүй шүү дээ. Энэ юу гэсэн үг вэ? Биднийг бие махбодыг өхүүлж чадах хор ямар нэгэн зүйл бидэнд тохиолдох үед бидний амнаас эзний гарт байгаа гэдгийг санах хэрэгтэй гэсэн. Тэгээ эзэн биднийг хамгаалах болно гэдгийг хэлж байгаа. Нэг ёсондоо энэ мэтчлэн зүйлүүдээс эзэн биднийг хамгаалж байгаа, аварж байгаа. Өнөөдөр ч гэсэн бид нар эзний ивэлээр энд сууж байгаа юм аа. Амен. Түүнээс бидний ам өчүүхэн шүү дээ, тэ. Бид нар жижигхэн жоохон зүйл болоход бид нар амиа алдах боломжтой. Тэгэхдээ өнөөдөр энд суугаан бидний ивэл эрүүл эзэн бидэнд энэ ам цаг хугацаа өгсөн байна. Амен. Тэгэхээр бид нар энэ ивэлийг мэдэж яг түүгээр амьдрах хэрэгтэй. Өнөөдөр өглөө босоод яг эзэнд амьд байгаа гэхэд төлөө талархсан хэрэг хүн байна. Амен.
Үнэхээр нүдэ нэгээл эзэн талархаж байгаа. Би өнөөдөр яг нүдэ нэгээл эзэнд юу гэж талархсан бэ гэхээр намайг өнөөдөр эрүүл сарвал байлгаж байгаад миний өр хүүхдүүд гэр бүл ингээ хамтдаа хүндэтгэл өргөхөөр явах гэж байгаад баярлаа гэж эзэн талархсан. Энэ бол бидний байнгын хийх ёстой зүйл, итгэгчдийн итгэлийн амьдралаар амьдарч байгаа амьдралын маань илэрхийлэл баг. За тэгээд тэд нар өөр юу болно гэсэн бэ гэхээр энэ ямар дагалдах тэмдгүүд өгдөн гэсэн бэ гэхээр өвчтөө хүнийг эдгэх болно гэж хэлсэн. Энэ бол юр бүсийн зүйл. Бидний хувьд магадгүй боломжгүй зүйл гэж болно. Шинжлэх ухаан эрүүл мэндийн салбар энийг хийж чадахгүй байж болно. Гэхдээ эзэн бол энийг хийж чадна гэдэгт бид нар итгэх ёстой. Тэгээд итгэлээрээ залбирах үед эзнийг хүссэн зүйл бол эзэн хангасан зүйл бол эзэн зөвшөөрсөн бол энэ эдгэрэх бол. Тиймээс өвчтөө хүний эдгэрлэн л ярьж байгаа. Үүнийг ч гэсэн би энэ тэмдгүүдийг маш олон харж амсаж мэдэрсэн. Бусдын төлөө залбирах үе ч гэсэн, өөрийнхөө төлөө залбирах үе ч гэсэн эдгэрч байгаа үйл явдлыг зөндөө харсан. Би хангалттай энэ тэмдгүүдийг амсаж мэдэрснийхээ хувьд эзэн үнэхээр итгэгчдэд энэ тэмдгүүдийг өгдөгөө гэдгийг хэлмээр. Өвчтөө хүний төлөө бид нар яах вэ? Залбирах ёстой. Тэр үед эзэн ажиллаа хийх болно. Амен. Эзэн таны залбирлаар, таны итгэлээр дамжуулан хин нэгнийг эдгэхийг хүсэж байгаа юм аа. Амен. Та хийгээрэй, үйлдээрэй. Энэ бүхэнд ихтэй итгэгсэн хүмүүст боломжтой. Тэгээ Библиэлд бас нэг сонирхолтой үг гэдэг. Зөвхтийн залбирал өр нөлөөтэй бөгөөд ихийг гүйцэтгүүлэх болно гэж хэлсэн. Зөвхт хүний залбирал өр нөлөөтэй гэж хэлсэн. Энэ зөвхт гэдэг нь ямар хүн бэ гэхлээр эзний үгийн дагуу амьдардаг, өдөр бүр магадгүй итгэлээ сахидаг, талархдаг, эзэнтэй харилцаа холбоотой байдаг, үгийг уншдаг, мэддэг, эзний ариун сүнсээр хөтлүүлдэг хүний талаар ярьж байгаа. Энэ хүн хэрвээ залбирх юм бол тэр залбирал нь хий хоосон байх болно гэж хэлээгөө. Энэ хүн хэрвээ залбирх юм бол өр нөлөөтэй байх болно гэсэн. Бүр ихийг гүйцэтгүүлэх болно гэсэн. Энэ тэмдгүүд тэрхүү тэрхэнд өгөгдсөн. Би түрүүн хэлсэн багаасаа ингээ хүүхдийн цугдаанаас яваад өсвөрлөө ороод залуучуудтай явж байгаа хүмүүс ямар их хэвээлт юм бэ? Тэ? Багаасаа сураад явсан бол өтөлсөн ч юу гэсэн бэ? Тэр замыг орхихгүй гэсэн. Биднээс илүү их зүйлсүүдийг тэд хийх боломжтой. Эзэн та бүгдээр дамжуулан илүү их ажиллаа хийхийг хүсэж байгаа. Маш олон эдгэрлийг бий болгохыг хүсэж байгаа. Чөтгөрийг хөөн зайлуулахыг хүсэж байгаа. Амен. Энэ пастор юу яриад байна гэж бодож байна. Эзэн ийм ажлуудыг биднээр дамжуулан танаар дамжуулан хийхийг хүсэж байгаа юм аа. Би ч нэг 40 гараад ирсэндээ надаарч бараг ашиглахгүй байх таа гэж бодож байна. Үгүй ээ, эзэн бүх хүмүүсээр дамжуулъя. Итгэгчдэд гэсэн шүү дээ. Энэ нас, хөөс, би хэлбэр галбрын талаар огтхонч яриаггүй шүү дээ. Төрсөн орчны талаар яриаггүй. Харин итгэсэн бол энэ тэмдгүүд өгдөнө гэж хэлсэн. Энэ бүхэн хэнд боломжтой вэ? Итгэгч нарт боломжтой байна. Хажууд онд дээр итгэгч нарт боломжтой гэж. Тиймээс ах トゥ нараа би энэ үгээр дамжуулан юу уриалахыг хүсэж байгаа вэ гэхээр одоо бол хаанчлалын төлөө амьдрах цаг юм аа. Хаанчлалын төлөө амьдрах цаг. Хаанчлалын төлөө амьдрах цаг. Хаанчлалын төлөө амьдрах цаг. Би дараад нь сургаалын дараа хэдэн хүнээс яг за юу ойлгосон бэ? Юу сурсан бэ гэж асууя тий. Ерөөсөө миний үгийг огтхон сонсохгүй. Бид нэр энэ газар яах гэж ирсэн бэ? Эзний үгийг сонсох гэж биш үү? Эзнийг хөндлөн магтахын алдаршуулахын тулд биш үү? Одоо бол хаанчлалын төлөө амьдрах цаг юм а гэдгийг би хэлмээр. Илгээлт яасан ах түсээ. Цуцлагдсан. Бид юу хийж байгаа вэ? Ажиллаа хийж байгаа. Сурч боловсрж байна. Төгсгөө завгүй байна. Гэр бүл, ажил, бизнес ийм зүйлүүд байгаа учраас завгүй байна. Захирал дуудаад байна. Таарахгүй байна, тохирохгүй байна. Ийм зүйлүүд болоод байна. Би харин хэлмээр нь одоо бол хаанчлалын төлөөх цаг. Библиэлд хэлсэн цаг ахар
богино байна гэж хэлсэн. Цагийг авар үнэлж харьц гэж хэлсэн. Одоо бол сайн мэдээ тарах цаг юм аа. Одоо бол дагалдуудах цаг юм аа. Амен. Одоо бол өөрчлөгдсөн итгэлийн амьдралаар амьдрах цаг юм аа. Өмнөх амьдралаа орхиод өөрчлөгдсөн амьдралаар амьдрах. Итгэлийн амьдрал бол би яг хариуцлагатай нэг үгийг хэлмээр. Итгэлийн амьдрал бол хамгийн найдвартай амьдрал. Баталгаатай амьдрал. Би үүнээс илүү зүйлийг баталж чадахгүй. Миний хамгийн сайн баталж нотлож хариуцлагатай хэлж чадахыг бол та Есүс Христэд итгээд түүний үгийн дагуу амьдр. Та хамгийн сайнаар амьдрах. Түүнээс яг энэ боломжийг ашиглаад хийгээрэй гэдэг ганцхан зүйл хэлэх гэх юм бол би Есүс Христэд итгээд түүний үгийн дагуу амьдрал гэж хэлмээр. За тэгэхээр үгийн дагуу бид нар зоригтой амьдрах ёстой. Үгийг үйлдэх хэрэгтэй. Эзэн тэмдгүүдийг өгөх болно гэж хэлсэн. Энэ тэмдгүүд хизээ хаана яаж бий болох вэ гэхээр таны итгэлийн дараа болох зүйл. Итгэлээрээ ямар нэгэн үйлдэлийг хийх үед болох зүйл. Хийхгүй бол огтхон ч болохгүй зүйл. Эзэн бүгдийг мэдж байгаа. Эзэн өөрөө хийнэ гэдээ бид нар урсгалаараа явж байгаа юм бол энэ тэмдгүүдийг бид нар харж мэдэхгүй үзэхгүй. Та залбирахгүй бол тэр хүн дээр эзэн яаж ажиллаа хийх вэ? Үгийн дагуу зоригтой амьдарцгаая. Амен. Үгийг зоригтойгоор хийцгээе. Эзэн үнэхээр ариун сүнсээр танд сануулсан бол түүнийг эргэлзэхгүйгээр хийгээрэй. Тэр үед гайхамшиг болох. Эзний тэмдэг өгдөг бол. Тэгээ үйлчлээрэй гэж хэлмээр. Тэгээ 3 Z байдаг шүү дээ, тэ. Ямар юу вэ? 3 Z. Золиос, зориулалт, залбирал, тэ. Энэ зүйлийг биднээс итгэлийн амьдрал шаардж чаддаг. Итгэлийн амьдралаар урсгалаараа явж байгаа бол түүнийг хинч тоодог. Библиэлд хэлсэн бүлээн амьдралыг хэлж байгаа байхгүй юу? Лаодик дахь чуулган илчилт номон дээр хэлсэн 7 чуулганы нэг онцлог нь Лаодик дахь чуулган ямар байсан бэ гэхээр сүмдээ ирдэг үү ирдэг, явдаг уу явдаг, итгэгч юм шиг явдаг яг бүлээн хүмүүсийн талаар ярьсан. Тэд бол аюулт. Морин сүнс хүртэл тэр хүнийг яг тэр хിവэр нь явуулахыг хүсдэг. Сүмдээ явж байгаа чи явж байгаа шүү дээ, болж байна тий. Хүн сэтгэлээ өргөж байгаа юм өргөөл байгаа шүү дээ тий. Өргөлөө өргөж байгаа юм өргөж байгаа шүү дээ тий. Чи сайн байна шүү дээ, болж шүү дээ. Яг ингээл яв. А гэхдээ үйлчилж яах юм бэ? За хит их тулшраад яах юм бэ? Морин сүнс ингэж ярьдаг буруутдаг. Тэгээд нэг халуунч биш, хүүтэнч биш ингээд дундуур нь ингээд явуулаад иддэг. А гэтэл эсэргээр маш олон зүйлүүдийг золиослоод үнд цэнэ болгоод эзний өмнө ирээд хүндэтгэл магтаал залбирал тэгээд үйлчлэл хийж байгаа бол тэр ямар гайхалтай талархалтай зүйл вэ? Халуун зүрх сэтгэл вэ? Яг үүнийг бид нар хийх ёстой. Бид нар зав гарч байгаа учраас ирж хүндэтгэл өргөдөг биш. Харин зав гаргаад ирж хүндэтгэл өргөдөг. Энэ бидний үнд цэнтэй итгэлийн маань илэрхийлэл байж байгаа. Энэ хүмүүст эзэн тэмдгүүдийг өгөх болно гэж хэлсэн. Амен. Тэгээ сүүлийн 2 өгүүлбэрийг хэлээд бас. Бурхан гайхамшигыг хүлээж суудаг хүмүүст биш, харин сайн мэдээг тунхаглахаар хөдөлдөг хүмүүст өөрийн хүчийг илчилдэг бас өгдөг юм аа. Нэгэсэндээ энэ юу гэж байгаа вэ гэхээр Бурханы гайхамшигыг ингээ хүлээгээ суудаг. Залбирсан хэрнээ зүгээр л өөрөө үйлдэхгүйгээр ингээ болохыг хүлээгээд байж байгаа тэр бүлээн хүмүүсийн талаар яриад байгаа байхгүй. Тэр хүмүүст биш, харин сайн мэдээг тунхаглахаар хөдөлдөг хүмүүсийн дээр зорилгоо эзний хүслийн дагуу үгийн дагуу шийдвэрлээд хөдөлж байгаа хүмүүсийн дээр эзэн өөрийн энэ тэмдгүүдийг өгөх болно гэж хэлсэн. Тэгэхээр үйлдэх хэрэгтэй, хийх хэрэгтэй, явах хэрэгтэй. Хамгийн сүүлийн өгүүлбэр бол одоо өнөөдөр бидний цуглаж байгаа чуулган энэ сүмийн талаар ярьж байгаа. Энэ сүмийн асуудал хүч тутсандаа биш. Дээрээс онцгой мэдэл өгдөхгүй байгаадаа биш. Харин ямарваа нэгэн зүйлийг хийхгүй үйлдэл авахгүй байгаа учраас бидний амьдрал энэ тэмдгүүд өгдөхгүй байна.
Эзэн Авраамыг хэлсэн те босоод яваараа гэж хэлсэн. Тэр яасан бэ гэхээр явсан учраас эрүүлийн үндэс болсон. Давид эзнээс байнга асуудаг, дайн тулаанд явахдаа асуудаг гэсэн. Тэгээд эзэн хэлсэн учраас яг түүний дагуу хийдэг гэсэн. Явах үедээ яв, боль гэсэн үед нь болдог гэсэн. Тийм учраас тэр ялалтыг авдаг гэсэн. Тэгэхээр эзний үгийн дагуу алхам хийх үед та ялагчийн амьдралаар амьдрах болно. Эзэн ийм тэмдгүүдийг танд өгөх болно гэсэн. Амен. Хамтдаа өнөөдрийн үгийн төлөө эзнээс талархангүй залбирцгаая. Судлаасаа босоод талархъя. Эзэн бидний хатуу байдлыг